Өөрөстэй нэг юм сайт үздэг хүндээ Тэнгэрлэг Монгол төрийн ус байгууллагын тэргүүн явуулцаад байна. За тэгэхээр Тэнгэрлэг Монгол төрийн ус байгууллага маань сүүлийн үед ихэнх энэхүү самар хошмодтой холбоотой асуудлаар маш олон акцуудыг бас хийж байна. Үнэхээр хуулиас гадуур ажиллаж байгаа хятад компаниуд ч гэдэг юм уу маш олон зүйл дээр ажиллаж байна. Мөн нэг юм сайттай хамтдаа та бүхэн бас шөнийн цагаар машин тэрэг залуучтай хүн хүчийг гаргаад хамтдаа бөөнөр нэг уул руу мөнгөн мөрт рүү бас аюулсан шүү дээ. Ер нь яг ингээд нөхцөл байдал Монгол улсад самарны бизнесээ өөрсдөө атгуул та бүхэн сайн хэллээ шүү дээ. Нэг мэдийн засагтаа хүртэл хувь нэмэр оруулж болно. Одоо бол яг нэг хитгэн бизнесийг нь хиттууд л яг эзэлж чадсан шүү дээ. За та нар одоо яг мэдж байгаа бах. Ер нь бол хятадууд энэ одоо мах, самар, одоо эргэр гэдэг юм уу Монголд байгаа бүх түүхий эдийг бол хятадууд бол гартаа бүрэн эзэлсэн. Хятадуудын гарт бид нэр ормооргүй байна. Хятадууд юу гэж боддгоо гэхээр бид нарыг яаж гартаа оруулаад байна гэхээр за Монголын ард иргэд нэгт ядуу гэдгийг мэдж байгаа. Ядуу иргэдийг яаж ажиллах вэ гэхээр мөнгө өгвөл тэд нар бидний гар хөл болж түүхийч байсан хууль дүрм зөрчөөч гэсэн тэд нар уулнаас самрыг бол авна гэдгийг тэд нэгт мэдж байгаа. Ахиухан цалин өгөө. Дараа нь хууль зөрчөөд нөө иргэд маань явж байгаа шүү дээ. Тэрийг зөрчихийг тасан зогсоод байгаа төрийн албан агчдыг бас мөнгөөр бацчих. Мөнгө л өөл Монголд бид нар бүгдийг худалж авна гэсэн даварцсан хятадын бодлого явагдаж шүү дээ. Зүгээр нэг мөнгө ирээний зүгээр нэг тариачин карманда нэг данстаа хэдэн тэрбумтай нөхөр ирээл манай Монголын нэг яамыг бацчих шүү дээ. Ингэж болохгүй. Бид нар энэ үнцрэх үйлдэлтэй залуучууд эх орондоо хайртай бүхэн ирээдүйдээ хайртай бүхэн бид нар нэгдвэл байх хэвээр. Хэрвээ нэгэн нийгмийн сайт ч юм уу Тэнгэрлэг Монголын залуучууд хятадд очиод иймэрхүү үйлдвэр явуулаад тэнд ажил явуулна гэвэл байхгүй. Хэнийг ч хахуулт бид нар чадахгүй. Хэрвээ Монголын иргэд төр хятадд очиод нэг хятад хүнийг дээрлэх юм бол хууль заасан ч бид нар тоож авч хэлцэхгүй. Тэр хятад хүний зөв болол өнгөрнө. Монголд бол яадаг вэ гэхээр монголчуудын буруу олол өнгөрдөг. Хятадууд бол ард нь зүгээр цэвэрхэн үлдэж чадж шít. Уснаас хуурай гарч чадчихээн. Тэгэхээр мөнгөтэй л бол бүгдийг авилгаж чадж гин. Ирэх мэдлэлтэй л бол Монголд өнөөдөр бүгдийг худалж аваад ялган өнгөрж гин. Ядарсан иргэдэн зүгээр хилмидэд өнгөрч шít. Та нар бидний нүдний өмнө дээр явж шít. Одоо ингээл баяр цогч гэдэг юм уу, гурван шатны шүүгээр ялаавчаал ингэдэг. Эх оронч нэг дуурсан эд хүмүүс нь мөнгө эрдэнэс ахуулаад одоо нэгэн юм сайтын анх хоёр гээл залуу байдаг. Ингээл хоригддог. Тэгээ хоригдоод байгаа юм бол яг юунаас болсныг бид нар бас хардж шít. Үнэхээр нэг үндэл мөнгө авцсан ч юм болов, хууль бус үүдэл хийсэн ч юм болов гэдэг. Үнэхээр хууль бус хийсэн бол ийм заалтаар энэ нөхөр ийм баримтгаар авсан гэдгийг шууд олон нийт зарлаа та. Тэгэхээр ийм нэг юм хөшгөний ард дандаа ийм тохироотоо хин нэгнийг гүтгсэн иймэрхүү заллингийн юм аюурнд бол болох хэрэгтэй. Тэгэхээр бид нэр хууль шүүх, прокурор төрийн албан хаагчдаа бас итгэл муу боллоо. Одоо бас жирийн ард иргэж гисэн за одоо энэ нэг гишүүн л юм чинь, энэ даргал юм чинь ял авахгүй дээ. Энэ нэг юм уу ядарсан амьтан аргагүй ял авах нь тодорхой. Яг л ийм л байдал болчиход шин. Тэгэхээр бид нар бол хуулиа чангадах юм байна. Одоо бид нар ингээд нөгөө нэг хуучин лугу шилжмээр санагдаад байгаа. Одоо тойроо банд, тогч хүлдэм гээл одоо мондог одоо юунууд вэ штэ. Одоо тий жилийн сайрууд тэд нар одоо хүртэл яагаад бидний сэтгэл байгаад байгаа гэхээр тэд нар даварцсан манж одоо тэр дарга нарыг дээрмдэд ядарсан ард түмэнд юмд хараадаг байсан. Яг бид нар юуныг л хүсэж байгаа. Дарга нар даварцсан нөхдүүдийг бүгдийг нэх ядарсан ард иргэдтэй хүнлэг бай гэж байгаа. Тэгэхээр одоо тийм биш. Ядарсан ард иргэдийгээ торгоно, хорин, цагтна ийм болцсон. Задарсан нөхдүүд нь аз жаргалтай гадаадаар зугаалж явж байгаа. Ийм л асуудал. Ард иргэд бол төрөөр ерхий өрчтөөс энийг л хүсэж байгаа шүү. Ер нь Тэнгэрлэг Монгол төрийн бас байгууллагад та бас төдөл удааг байгаа. Гэхдээ та бүхний хийж байгаа үйл ажиллагаа одоо энэ үгээр Монгол улсынхаа эрх хэшгийн төлөө гэж юм үйл ажиллагаа хийгээд эхэлчихэд байна. Одоо байгууллагч аялал жуулчлалын яамч гэдэг юм уу? Яг яамдуудтай хамтраад энэхүү байгууллагуудтай яг эцсийн зорилго гэдэг юм уу те? Яг одоо энэ хошмодны үйл ажиллагаа, энэ самарчдын үйл ажиллагаан дээр. За ямар ч хэсэн самж итэг байгууллагад хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа энийг нэг эмч цэгцтэй дүрмийг нь өөрчлөөд ерөөсөө эмч цэгцтэй л болгоё гэж байна. Журамтай ерөөсөө тэр үйлдвэрийн стандартыг хангах хэрэгтэй. Тэн дээр үйлдвэр дээрээ хичнээн ажилд нийгмийн даатгал төлж явах хэрэгтэй. Яг болсон үед нь хугацаанд нь явж явах хэрэгтэй. Тэр гарч байгаа иргэд үнэлэхтэй болох хэрэгтэй. Тэр үнэлгээний стандартыг бид нь бас хичээлийн заагаад өгөх хэрэгтэй. Тэр самраас авж байгаа тэр одоо багж техник яаж гэмтээгээр авах вэ? Энийг болсонгүй болох хэрэгтэй. Тэгээ одоо энэ хүүхдүүд одоо ирээдүйд байгальтай хайртай болохоор бас эсэ бишгийн уралдаан зарлаж гин.
олон зүйлүүдийг бас бид нар нийгэмдээ бас нэг юм историк одоо бичлэгийн хэлбэрээр бас сургуулиад ингээд жижигэн ч гэсэн хувь нэмрээ оруулах гал бидний зүгээс одоо явж байгаа. Өөрөөсөө бас бид нар мод тарьж байгаа байхгүй юу? Тэр бом мод гэж эхлэхээс өмнө бид нар өөрөөсөө модоо тариад эн чинь байгальд эн чинь мод гэдэг чинь маш үнэтэй зүйл юм байна. Хуурайшлыг тийм ээ ингээд тоос тоосонсрыг татдаг. Дээшээ мод чинь дээшээ одоо ингээд үүлнэрөө чийг өгөөд үйл задарч бороо ордог юм байна энэ төргээд наацхан юм судлаад бид нар өөрөөсөө хинээс ч одоо хараад туш төрөөс мөнгө ууахгүйгээр өөрсдөө карманаас ингээд гаргаад 10 га газрыг одоо бид нэр 21 сонгон найрхан дургийн барьцсан өндөр ширээт гэдэг газрыг бас хашаалаад хамгаалаад тэр булаг шамтыг сэргээгээд мод тарьчих. Одоо бид нар удахгүй энэ самрын үйлдвэрүүд болон эрдэнэ нийгмийн байгууллагатай яваад энэ нүүрсэн энэ хог одоо энэ шил, архины шил бид нар явж үзлээ тэр газ бүгдийн нэг бидний чадахгүй л нэгэн хэсэг уулыг аваад одоо явъя гэж бодож байна. Танаа сайтуудаа ч гэсэн хамтраад явъя. Зөв зүйлийн төлөө бид нар өөрчлөгийн төлөө явъя гэж бодож байгаа. За та бүхэн ч гэсэн баярлалаа. Хүрэлцэн ирсэн.